Хөтөлбөрийн урагшаа Улаанбаатарт анхаарал хандуулна. Royal News. Урагшаа Улаанбаатар. Хөтөлбөр урагшаа Улаанбаатараар үргэлжилж байна. За өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж, Дамбын дөрлөг жавыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон байгаа. Тэгвэл Монгол Улсын ерөнхий прокурор өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандаж албан тушаал өгч байгаагаа дуулгасан юм. Улсын ерөнхий прокурор Дөрлөг жав шийдлийн засгийн газарт хууль зүйн сайдаар томилогдохоор болоод байгаа. Үүнтэй холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөх хүсэлт гаргаснаар Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Дорж, Монгол Улсын ерөнхий прокурор төрийн хууль цаазын тэргүүн зөвлөлийн албан тушаалаас чөлөөлсөн юм. Албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа Дөрлөг жав өнөөдөр ажлаа албан ёсоор хүлээлгээ өглөө. Харин хууль зүйн сайдаар томилогдсон ажиллах болсон тухайга ардчилсан намын дараа надад санал тавьсан гэж болсон явдлыг тайлбарласан юм. Ингэхдээ мөн Тэмүүжин сайдын үед хуулийн ажил хүндэрч хэрэгжүүлэх боломж байхгүй болсныг чадхаараа зэксэлнэ. Сүүлийн жилүүдэд гарсан шинжилгээ нэртэй хуулиуд бол үнэн төвөгтэй байгаа. Бид амьдралдаа зохицуулж ажиллах гэж үйлээ үзэж, зарим нь журмаар зохицуулах гэж, зарим нь амаар ингэж ойлгож ажиллаж үзье гэж хэлж үзэж байгаа. Зарим нь яаж чадахгүй одоо ингээд мохордоо зогсчихсон ийм байдалтай байгаа. Тэгэхээр энэ бүхнийг хараад, энэ зөрчлийг хараад цаашаа хизээ яаж засах залрах нь хязгаар нь үл харагдах ийм үед байгаа үед энийг мэдсээр байж энийг энд ирж ажиллаач гэж одоо Хөрхөлийн дарга хэлэхэд би тэрнээс татгалзаж чадаагүй. Мэргэжлийн үний хувьд. Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч төрийн хууль цаазын шадар зөвлөх Ганбатын Эрдэнэбатад улсын ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг даалгасан. Тэгвэл Дөрлөг жав ажлаа хүлээлгээ өгөхдөө өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлаа 100% гэж дүгнэж байгаагаа мэдэгдэж хэдийгээр ажлаа хүлээлгээ өгч байгаач прокурорын байгууллагын ажилчдаа байнга анхаарал халамж тавина гэдгээч амлаад авлаа. Товчхондоо бол 4 жилийн ажилдаа бэлтгэхэд хангалуун байгаа. Үнэн хэрэг дээр гэмт хэрэглүүдийн үйлдэлсэн хэргийг илрүүлэх, нотлохоожуулах, баримтжуулах, шүүхэд аваачид өгөхөд асуудалгүй болох хүртэл ямар их зовлон туулж, ямар их хөлс хүч гаргаж, ямар их нээрвдэж, ямар их дарамтын дор энэ ажлыг амжуулдаг бол мэдэх ёстой хүмүүс нь хүртэл мэдэхгүй зарайж та бид нарыг цалингаараа сөргөлдсөн гэж бас гоочлж байгаа. Гэхдээ яг та бид бол иймэрхүү дагаа сурцсан хүмүүс гэж би ойлгодог. Гэхдээ Монголын төр энийг эргэж харж засал залруулах юм залруулах байх гэж би найдаж байна. Би ажлаа орлогчтой хүлээлгэж өгч байна. Дараагийн ерөнхий прокурор хизээ томилогдохыг мэдэхгүй. Би ганцхан зүйлийг хүсэж байгаа. Энэ салбарын ажлын онцлог зовлон жаргалыг мэддэг. Энд ажиллаж байгаа хүмүүсийн прокурорын байгууллага ажилчдыг ажлын онцлог зовлон жаргалыг мэддэг. Ноён нуруутай байж энэ ажлыг авч явж, энэ шинжилэл төр дэтгэх итгэлийг авчруулах тийм хүн ирээсэй гэж би хүсэж байгаа. Тэрийг би Монгол Улсын ерөнхийлөгчд хүсэж байгаа. Уг нь улсын ерөнхий прокурор Дөрлөг жав сэтгүүлчдэд мэдээлэл хийн гэж зар тараасан ч тэрээр мэдээлэл хийсэнгүй. Сэтгүүлчдийг цуглуулж байгаад ажлаа хүлээлгээ өглөө. Харин ажлаа хүлээлгээ өгснийхэн дараа сэтгүүлчдийн асуултанд хариулахгүй хэвлэлийнхнийг хөөн гаргаж бүдүүлэг ашигласан юм. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлагаар шүүгчийг сонгон шалгуулалтанд тэнцсэн шүүгчид тангараа өргөлөө. Шинээр томилогдож буй шүүгч нарыг шүүхийн шинтгэл шударга үнэний талд тууштай байхыг хүссэн юм. Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Доржийн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 145 дугаар зарлагаар анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд 24 шүүгчийг томиллоо. Энэхүү томилгоогоор дүүргийн иргэний иргэн анхан шатны 2 дугаар шүүхэд 3 шүүгч шинээр томилогдсон. Сансармаа Нямбазар оюун бэлэг нарын шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа тус шүүхийн байранд боллоо. Энэ үеэр дүүргийн иргэний иргэн анхан шатны 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Эрдэнэчимэг шүүгч Жавхлан нар шинээр томилогдсон шүүгч нарт ажлын амжилт хүсээд шүүхийн шинтгэл шударга үнэний талд тууштай байхыг хүссэн юм. Өнөөдөр шинээр томилогдож байгаа нийт шүүгч нартаа шүүгч нарын маань биеийн зэгц, ухаан нь талбун, албандаа хариуцлагатай, хууль ёсыг эрхэмлэн шударга үнэний түүчийн байгаасаа гэж хүсэн өрөө бүгдэнд нь тэгээд дүүргийн иргэний иргэн анх шатны 2 дугаар шүүхийн тамгын газраас бидний өнөөдрийн тангараг өрөх ёслолын арга хэмжээг ийм сайхан хамт олноороо халуун дулаан хүлээн авч хийж өгсөн одоо нийт одоо томилогдсон шүүгчдийн нэрийн өмнөөс баярлалаа гэдгээ бас хэлье. Өнөөдрийн байдлаар манай дээр 26 шүүгч иргэний шүүгч ажиллаж байна. Орон тооны хувьд орд нь 3 шүүгч байна. Давзалтчдын шүүх рүү томилогдсон явснаас хойш энэ удаад сонгон шалгаруулалт зарлагдаад 3 шүүгч маань нэмэгдэж ирээд манайх 29 шүүгчийн бүрэлдэхүүнээр ажиллах гэж байна. Одоо
Оронтой дутуу байгаагаас ачаал маш их байж исэн үе байна. Сая шинээр 6 шүүгч зун томилогдсон. Сая энэ 3 шүүгч маань одоо орж ирснээр бол дундаж нэг шүүгчдэр ногдох хэргийн ачаал маань бол дундаж болно л гэсэн үг. Тэг бас бага биш тийм ээ. Дунджаар нэг 70 хэрэг нэг шүүгч доногдохоор ийм тооцоололт бол байж байна. Шүүгч гэдэг өөрөө хараат бусаар шүүнтэс ажиллагаагаа хууль заасан журмын дагуу шударгаар хэрэгжүүлэх ийм үүрэгтэй байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ үйл ажилд нь шин шүүгч нарт амжилт хүсье. Нийгмийн эдийн засагт бодиттой хөрөнгө оруулагч Хаан банк олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хаан банк сангаараа дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй 5 иргэнд үндэсний үйлдвэрийн тэрэгцэрийг бэлгэллээ. Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн хувьд тулгамддаг гол асуудлын нэг нь тэрэгцэр байдаг. Тэдний биеийн онцлог харилцаа адилгүй учраас нэг хэмжээ загвараар хийгдсэн тэрэгцэр тухайн хүнд шууд тохирох нь ховор бөгөөд биеийн онцлог тохироогүй тэрэгцэр нь холгох хавчих зэргээр эрүүл мэндийн хувьд эрсдэл дагуулдаг байна. За иймд Хаан банк сангаас нийгмийн хөгжлийг дэм дэмдээ төслийг хэрэгжүүлж байгаа манлайлагч залуусын санаачлагыг дэмжин тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндэд санаа тавин тэдний биеийн онцлог тохирсон зохих стандартыг хангасан тэрэгцрүүдийг хандивлах ажлыг өрнүүллээ. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэн үйлдвэрлэсэн тэрэгцэр худалдаа авч бэлгэлсэнгүй харин Монгол хүний уран ухаан инженер сэтгэлгээгээр зөвхөн тухайн хүнд зориулан никел гамбаа үндэсний үйлдвэрт захиалгаар цор ганц бүтээгдсэн тэрэгцрийг бэлгэлж байгаагаараа онцлогтой боллоо. Тэрэгцрийн хэмжээ бусад чухал үзүүлэлтээр түгээмэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан хөгжих төвөөс зөвлөгөө өгч хамтран ажилласан тул энэхүү тэрэгцэр нь тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэж байгааг тэрэгцэр хүлээн авсан иргэд талархан ярьж байлаа. Хаан банк сангаас санхүүжилсэн энэхүү төслийн ач холбогдол нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжээ зогсохгүй жижиг дунд үйлдвэрийг дэмжин гадаад улсаас өндөр үн өртгөөр оруулж ирдэг тэрэгцрийг Монгол ахуйд тохируулан харьцангуй бага өртгөөр чанартай үйлдвэрлэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудлыг шийдэх боломж байгааг харуулж мэргэжлийн байгууллагуудад танилж байгаагаараа онцлог байлаа. Ерөнхийдөө дэмжлэг үзүүлдэг одоо 6 чиглэлд одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих гэсэн чиглэл байдаг учраас бид нар одоо энэ чиглэлийнхаа дагуу энэ төслийг санхүүжүүлж өнөөдөр ивент тэтгэлээ. Тэгээд саяхан одоо энэ тэрэгцэр гардан авж байгаа одоо иргэдтэйгээ ярьж байгаа тийм ээ яг гутал хүн сонгохдоо яаж өөртөө тохируулж сонгодгоо гэж байна тийм. Яг тэрэн шиг өөрт нь тохирсон биеийн хэмжээнд нь тохирсон ийм тэрэгцрийг одоо гардаж авч байгаа маш их баяртай байна гэж байна. Тэгэхээр энэ төслийн хугацаанд бол манай тэрэгцэр гардаж авж байгаа 5 иргэн маань одоо 3-4 удаа очиж өөрийнхөө хэмжээг өгөөд одоо энэ тэрэгцэр дээр ямар тоноглол хийх өсөлттэй байгаагаа илэрхийлээд ингээд ийм өөрийнхөө сэтгэлдээ хүрч чадсан тийм тэрэгцрийг гардаа авсанд одоо их баяртай байна. Би ерөөдөө 3 удаа ерөөдөө өөрийнхөө хэмжээг очиж үзчихсэн. Ерөөдөө болж ийн үгүй ерөөдөө шалгаад те. Улс төрс манлайлагчийн энэхэн хорд багийнханда хорд багийнхан банк хурж ирж те ерөөдөө санаа оноог нь авч ер нь болж ийн яаж нэмэлт зүйл юу байна яах вэ их үү гэж ерөөдөө маш сайн асууж бидний санааг маш сайн тусгаж өгсөн болохоор ерөөдөө үнэхээр их баярлж байна. Ерөөдөө яг өөрт тохирсон тэрэгцэр маань биднэрт бол үнэхээр тус болдог байгаа. Жишээлбэл одоо хятад тэрэгцэр дээр суулаа гэж бодоход ерөөдөө нуруу өндөр те альсэл тохирохгүй байлаа гэхэд бидний биентэй шарах үүсэхтэй багтлаа гэхэд шарах үүслээ те томлоо гэхэд ерөөдөө нэг нуруу мурих ч юм уу тэрнхүү асуудлууд бол зөндөө гардаг. Манай Монголд ерөөдөө ийм тэрэгцэр хийж байгаа нь үнэхээр бахархууштай үйл явдал юм болов уу гэж бодож байна. Тэгээд энэ үйл ажиллагаа те дэмжээд те Хаан банк те энэ хорт багийнхан энэ түгээмэл хөгжлийн төрийн бас байгууллага энэ бас никел гамбаа ахын хийж байгаа үнэхээр уран бүтээл үнэхээр сайхан тэгээ бусдад ч гэсэн үнэхээр одоо бусдад ч гэсэн тэг хүрэхэд бахархууштай зүйл юм болов уу гэж би бодож байна да. Хожоо тэрэг нь болохоор ч их амархан хэвддэг байхгүй. Хэвддэг нэг бид нар нэг 14 хоног оол хэвддэг. Тэгээ одоо никел гамбаа тэрэг бол их хөнгөн байна. Одоо тэгэл яг л миний загсан тэгж хиймээр ингэж хиймээр байна гэдгийг яг л бүгд таалж байна. Хойдолтой саравчтай кармата эндэ кармата үл хөнгөн чанарын сайхан тэрэг болсон байна гэж. Та ертөнцийг ямар байлгахыг хүсэж байна? Түүнийгээ хий. Махатма Ганди